30 настай Дайкичи бол ганц бие, жирийн нэгэн ажилтан. Гэтэл өвөө нас барах үед тэрээр цочирдом нууцыг мэднэ. Өвөөгийнх нь 6 настай охин Рин гарч ирснээр тэр 6 настай наагц эгчтэй болж таарна. Хүн бүхэн түүнийг хаяхад Дайкичи л ганцаараа түүнийг гэртээ авчирч асрах шийдвэр гаргана. Ийхүү ганц бие залуугийн амьдрал гинтгэн өөрчлөгдөж эцэг хүний хариуцлага, халамж, хайрын жинхэнэ утгыг ойлгож эхэлнэ. Энэхүү аним нь сэтгэлд хоногшсон нам гүн маялгав, амьдралын бодит харилцаа зөөлөн дүрслэлээрээ онцлог. Энгийнхээр нь гүн утга агуулсан энэ түүх танд амьдралын үнцнийг дахин сануулах болно. Хайр гэдэг цусан холбооноос давсан зүйл юм. Хэрв амьдралын утга учирыг хайж байгаа бол Bunny Drop анимыг тухлан сонсоорой. Дайкичи нэгэн зүүдлэн сэрнэ. Саяхан түүний өвөө насуржээ. Дайкичи ямар утга учиртай зүүдэлсэн тухайга бодон алхам. Өвөөгийнхөө гэрд ирэхэд шаргал үстэй жаахан охиныг олж хардаг. Охин танихгүй залууг хараад гүйгээд явчихна. Түүний өвөө 79 наснда бурхан болжээ. Харин өвөөгийнхөө гэрт орж ирээд тэр жаахан охиныг өвөөгийнхөө хүүхэд гэдгийг сонсоод мэл шок. Түүний гэр бүлийнхэн ч бүгд саяхан үүнийг мэдсэн бөгөөд 79 настай хүн яаж юм хүүхэдтэй байгааг ярилцсан сум. Сүүлчийн салах ёсыг хийх үеэр хинч охиныг гэр бүлээ гэж үзэхгүй байгаа нь илхэн харагдана. Тэр хүн бүрээс өөрөөр зөвхөн өвөөгийнх нь дуртай цэцгийг тастан ирж тавьдаг. Дайкичи үүнийг хараад үнэхээр л өвөөгийн охин юм байна гэж бодно. Охины ээж хүүхдээ орхиод явжээ. Одоо Рин охиныг цаашид яах талаар ярилцах хэрэгтэй болно. Бүгд л түүнийг асрахыг хүссэнгүй. Бяцхан Рин юу болж байгааг мэдэж байгаа гэмээр тэнгэрүүд ширтэн уйлна. Эцэст нь Дайкичи түүнийг аваад явахаар шийддэг. Тэр охиноос надтай хамт явах уу гэхэд охин дуртайя босонгүй. Рин манай хүнийг өглөөс ирэхэд нь өвөө гэж дуудаад орлуулчихна. Будааг давстай холиод л Дайкичи рүү өвөө мэйд гэдэг юм да. Гинэт хүүхэд асрах хэрэгтэй болчихсон тул хэрэгтэй зүйл олгон. Хэрэгтэй зүйлсээ худалдаж авахар явж байтал Рин замдаа навч түүгээд суучихна. Дайкичи хүүхэд алга боллоо гэд зүрх нь хаагдах гэж байдیں۔ Манай хүн бараг анх удаа ийм их хүнтэй дэлгүүр орж байгаа бололтой. Хувцас авахдаа охиноос хэмжээг нь асууна. Жаахан хүүхэд юу гэж мэдхэв дээ. Дэлгүүрт явж байснаа цэцэрлэгт явуулах ёстойгоо гинэт сандаг. Дэлгүүр нүүлэгч гисэн явж байхад нь Рин ятраад байна, өлсөд байна гин. Гэртээ ирээд үеэл рүүгээ заалгаж цэцэрлэгт яаж бүртгүүлдэг юм бэ гэж асуудаг. Зэрүүлгээс нь гадна давхар сэрээдэг сэрүүлэг нэмэгдэжээ. Үсийг нь муухай болчхоор нь засаж өгсөн чинь эргүүлээд манай хүний үсийг янзалж өгөх гин. Цэцэрлэгийн үүдэнд гуниглаад байхаар нь аль болох хурдан ирж авнаа гэд чихчигээрээ хамтлалт өг. Ингээд хоёр талд нэг нь ажил тарах цагаа үлээж нөгөө нь ирж авахыг нь хүлээнэ. Бүх хүүхэд явж Рин хамгийн сүүлд үлджээ. Тэр хар хурдаараа л гүйсээр ирж авлаа. Дараагийн өглөө дахин гүйж оройнж дахиад лгүй. Хит их ядраад ажил дээрээ алдаа гаргаж эхлэв. Ажлынх нь хүн орой ууж суух уу гэхэд татгалзсан. Өөрт нь хөнжил бодос байхад л ашиглахгүй Дайкичигийн орон дундаад байсан Рин нэг өглөө өөрийнхөө хөнжилд онтож байдаг. Тэгсэн оронд нь шээчгээд өөрийнхөө орлоо орчхож бас түүнээсээ ичээд хөлсгээд уурлаад идэв. Манай хүн амар юу хавгүй охиныг эрхлүүлж өргөх гэж байгаад таазанд толгойг нь зөкчихдөг. Ажлынхаа хүүхэдтэй эмэгтэйд хүүхэд өсгөж байгаа талаараа илнэ. Тэгсэн хүүхэд орондоо шээгээд байгаа бол сэтгэл санаатай нь холбоотой байх гэдэг. Бас үнэхээр хөлөрхөн чих байдаг талаар хэлнэ. Манай хүн амралтын өдрүүдээр охины ээжийн талаар судалгаар шийддэг. Тэгээд хамгийн түрүүнд ээж аавынхаа гэрт ирлээ. Охин энд ирээд Дайкичигээс салахгүй дагаад л идэг. Оршуулгын үеэр бүгд түүнд дургүй байсныг хүүхэд мэдэрсэн нь лавтай. Охиныг гэртээ үлдээгээд Дайкичи өвөөгийнхөө гэрээс охиндоо холбоотой ямар нэгэн зүйл бас гэрээслэл мэтийн зүйл хайсан ч юу ч байсангүй. Саяхан л дургүй байсан гэрийнхэн нь өдрийн хагас хамт байхад л охинд дасчихсан. Хувцаслаад үсээг нь боож өгөөд хамт тоглож байдаг. Гэрээс нь явахдаа охин Дайкичигийн чихэнд дахиад ирж болох уу гэж шивнэнэ. Охиныг явсны дараа Дайкичигийн ээж нь түүнийг өөрөө хардаг ч юм билүү гэд яриад эхэлж. Харих замдаа манай хүн охиноос
өвөөгийнх нь гэрт компьютер байсан эсхийг асуудаг. Тэгсэн охин гэрийн үйлчлэгч Масако компьютер ашигладаг байсан гэж хэлв. Масако бол охины бичиг баримт дээр байсан ээжийнх нь нэр. Охин гэрийн үйлчлэгчид дургүй байсан гэдэг. Учир нь түүнийг маш их загнадаг байсан гэнэ. Ямар ч тач түүнийг өөрийнхөө ээж гэдгийг мэддэггүй ахна. Дайкичи ажлынхаа газрын эмэгтэйтэй хүүхэд өсгөнгөө ажил хийх хэцүү талаар ярилцсан. Дайкичи түүнээс хүүхдээсээ болж тушаал буурах сонголт хийсэндээ харамсдаг эсхийг нь асуудаг. Гэвч ээж хүн яаж харамсах вүлээ дээ? Тэр үүнийг хамгийн зөв сонголт гэдэг. Рин үхлээс айж орой болгон хард арах болжээ. Дайкичигээс таач бас надаас төрүүлээд өгөх үү гэж асуудаг. Дайкичи харин түүнд Ринийг том болтол яасан ч өгөхгүй гэж амлана. Бас орондоо шээх нь уурлахч, ичигч зүйл биш гэдгийг хэлж өгөв. Манай хүн даргаасаа илүү цагаар ажиллахгүй тасагт шилжүүлж өгөөч гэж гуйдаг. Түүнийг маш сайн ажилтан тул багийнх нь явуулахыг хүсдэггүй. Гэвч тэр Ринд анхаарал тавих ёстой гэж нэгэн шийдсэн байлаа. Риний цэцэрлэгийн найзууд Дайкичиг аав нь гэж ярихад тэр түүнийг миний аав биш гэж хэлдэг. Хүүхдүүд аавч ээж ч байхгүй гэхийг нь гайхаж байхад нэг хүү гарч ирээд аавгүй байж болдог эмгээд Ринийг хөтлөөд явчихлаа. Тэр хүүгийн аав ээж хоёр нь салчихсан. Ээжтэйгээ амьдардаг гин. Рин үүнийг сонсоод манай ээж ч бас салаад явчихсан юм байх таа гэж бодно. Цэцэрлэгт харахад хүүгийн ээж гээд хөөрхөн эмэгтэй ирлээ. Манай Дайкичи түүнийг хараад хичиж дүвдрээд эхэлдэв. Тэр дөрөв харих замдаа хамт алхам. Дайкичи хүүгийн ээжийг бодоостой. Рин түүнд найзынхаа аавыг салаад явсныг хэлдэг. Рин 1-р ангид хэлсэх цаг нь болжээ. Риний эрүүл мэндийн дэвтэрт өвөөгийнх нь бичиж үлдээсэн зүйл бас Риний ээжийнхэн дугаар байхан тэр. Удаан бодсны эцэст Риний ээж рүү залглаа. Амралтын өдөр болоход дахин Дайкичигийн ээж аавын гэрт ирнэ. Энд Ринийг үлдээгээд ээжтэй нь уулзахаар явлаа. Риний ээж охиноо төрөхөд үнэхээр хөөрхөн байсан болохоор нь түүнийг өсгөнгөө ажиллаа хийх гэж оролцсон гэдэг. Дайкичи түүнд би Ринийг өсгөхөд асуудал байхгүй үстэй гэж хэлнэ. Тэр эмэгтэй харин өөрийгөө Риний ээж гэж боддоггүй учраас хамаагүй гэдэг. Дайкичи бодож байгаад нэг хүмүүс нь түүнийг өргөж авахар шийдлээ. Ринээс нэрийг нь Кага Рин биш, Кавачи Рин болгож өөрийгөө аав нь болж болох уу гэж асуув. Тэгсэн Рин би аавтай, аавынхаа өвгөөр Кага Рин хിവэрэ баймаар байна гэдэг. Дайкичи маань үүнийг сонсоод уйлчихнаа. Тэгээд нулимс биш, хөлс гээд гүрийгээд идэв. Цэцэрлэгийн төгсөлтийн баяр боллоо. Том болж байгаа болохоор Рин тэрвэрлэхийг хүсдэггүй. Дайкичи харин түүнийг хэдэн ч нас хүрсэн үргэлж тэрвэрнэ гэдгээ хэлдэг. Рин харин түүнд уйлах бүртэн тэрвэрнэ гэж хариулна. Дайкичи дотроо би Ринийг өсгөөд байгаа юм болов уу? Рин намайг өсгөөд байгаа юм болов уу гэж боддог. Рин 1-р ангийн сурагч боллоо. Ринийг өмөөрдөг хүүч гэсэн нэг сургуульд хамтдаа оржээ. Манай хоёр дурсгал болгож чавганы мод тарихаар болно. Рин дөнгөж мод тарьсан оройноо маргааш нахиалах болов гэдэл догтлоод асууж гарна. Дайкичи охинд өөрийнх нь төрсний дурсгал болох анхлуун чидууны модыг хэлж өгсөнд охин өөрт нь тийм дурсгал байхгүй талаар бодон гуниглана. Дайкичи охины ээжтэй дахин уулзаж мод тарьж байсан эсхийг нь асуудаг. Тэгсэн өвөө нь Ринийг төрөхөд ямартай ч мод тарьсан гэдгийг хэлнэ. Ингээд Дайкичи охины модыг ээжээр нь заалгаж аваад өөрийнхөө гэрийн хашаанд авчран суулгадаг. Риний мод Дайкичигийн модтай адил анхлуун чидууны мод байжээ. Амралтын өдөр гинэд үеэл нь охиноо дагуулад гэрт нь хүрээд ирдэг. Тэр хоёр гэрээсээ цуцчихсан гин. Тэгээд дөрвөлээ хүнс тоглуулахаар явж байгаад нөгөө хүүгийн ээжтэй таарад наачнаа. Яаж харагдах нь амар ойлгомжтой л та чаавас. Ринийг өглөөний цай бэлдэж байгааг тэр эмэгтэй хараад гайхна. Өөрийнх нь охин бол унтчил байдаг болохоор. Харука болон түүний охин түр ирснээр Дайкичи Рин хоёрт гэртээ ирэхэд нь хүмүүс хүлээж байх үнэхээр сайхан санагдана. Маргааш нь Харукагийн нөхөр ирж тэднийг авдаг. Дайкичи түүнийг гаргаж өгөхдөө багадаа үргэлжил уйлдаг байсан Харука ээж болжээ гэж бодно. Риний зуны амралт эхэлжээ. Манай хоёр өвөөгийнхөө газрыг ирэхээр очиход Риний ээж бас ирсэн байдаг. Дайкичи түүний араас гүйж очоод
Ринийг нууцаарч болов хамаагүй хармаар байна уу гэж асуув. Түүний хэлснээр тэднийг нууцаар харан зогслоо. Ээж нь Ринийг хараад үнэхээр том болжээ гэж бодно. Дайкичиг харин өвөөтэйгөө их адилхан юм гэж үздэг. Бас сайн хүнтэй хамт байгаад нь санаа нь амарна. Рин 7 нас хүрлээ. Риний ээж мангака юм байна. Тэр хохиноо орхиж гимсэн сэтгэлээ мартахын тулд өдөр шөнөгүй ажилдаг болжээ. Ринийг хичээл тарахад Ринээс гадна Ринд сайн хүү болох Коки бас үлдсэн байдаг. Тэд цэцэрлэгээсээ хойш хамт байж дассан. Бас нэг зүгт харьдаг болохоор түүнийг ч бас аваад гурвуулаа хайрлаа. Хүүгийн ээж түүнийг авахар ирдэг. Тэд хамтдаа хооллохоор болоход Кокигийн ээж манай Ринийг ажилсаг юм аа гэж магтана. Хооллох үеэр Коки маргааш ч бас бүгдээрээ хамт хооллох уу гэж асуудгийг. Рин бүр тэднийг өнөөдөр энд хонж болохгүй юм уу гэнэ. Сургуулийн өдөрлөг болоход Дайкичи Риний ангид ирж түүний зурсан зургийг хардаг. Ангийнх нь хүүхэд Ринийг ангиасаа хамгийн сайн зурдаг нь мангака болсон ч чадах байхаа гэнэ. Дайкичи Риний ангийн хүүхдүүдийн аав нартай найзалдаг. Адилхан насны аав нар утасны дугаараач солилцсон. Рин халуураад хоолч идэхгүй болчихдог. Дайкичи яахаа мэдэхгүй ээж рүүгээ залгаж бас Кокигийн ээж ч ирж туслана. Түүний ачаар Рин хурдан эдгэрдэг. Ринийг хичээлээс нь авахаар ирэхэд Коки хамт харийг гин. Тэгсэн хүүгийн ээж нь ханиад хүрээд өвдчихжээ. Рин өөрөөс нь болоод Кокигийн ээж өвдчихлөө гэд сэтгэлээр унана. Тэд хүүгийн ээжэд зориулан хүн судалдаж аваад гэрт нь очдог. Хүүхдүүд дээсний тэмцээн зориулан дээс сурна. Энэ үеийг далимдуулан аав нар ч бас нэмсэн жингээ хасгаар хамтдаа дээс тоглодог. Ядарсан Дайкичи ээж аавуудтай ярилцаж байхдаа томчууд үнэхээр мундаг юм аа гин. Учир нь тэр ганц бие байхдаа бүх цаг заваа ганц өөртөө л зарцуулдаг гэсэн. Харин Ринтэй уулзсанаас хойш энэ бүхэн өөрчлөгдсөн. Гэвч энэ бол ердөө л 1 жилийн хугацаанд болсон үйл явдал. Харин энд байгаа ээж аавууд хүүхдүүдээ төрсөн цагаас л эхлээд үүрэг хариуцлагатай болсон юм. Дээсний тэмцээн болж Рин 1-р байранд оржээ. Дайкичи ч хамт дээстэд турч чадсан байдаг. Нэг л мэдхэд Рин гих бяцхан охины инээмсэглэл Дайкичигийн аз жаргал болжээ. Дайкичи байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдарч байна. Энэ хүрээд аним маань дуслаа. Та нарт энэ аним ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Сэтгэгдэл хэсэгт сэтгэлдээ хичээрэй. Build me up, buttercup baby, just to let me down and mess me around, and in words of all, you never go, baby, when you say